Энэ хууль дээр бид нэг хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Тэр бусад улс орнд ямар байх хамаагүй. Манай үндсэн хууль дээр ямар вэ, бусад хууль дээр ямар вэ гэдэг л асуудал байхгүй юу? Тэр энэ төрийн 3 том институт бие биенийхээ эрх мэдэл танилцсан хууль санаачлагыг хуулиар хоригдсон юм аа. Тухайлбал их хурлын тухай хуулийн 4-1-д их хурлын тухай хуульд одоо их хурлын эрх мэдэлд онцгой бүр ирэхэд хинч халдаж болохгүй гэсэн байж байгаа. Нөгөө талаараа бусад хуулиар зохицуулахгүй гэсэн байж байгаа. Их хурл гэдэг чинь төлөөллийн байгууллага. Үндсэн хуулиар юу гэж хэлсэн? Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр их хурлын гишүүн бол төрийн эрх барих шийдвэр гаргах хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг ерөнхийлөгч санааж болохгүй байхгүй. Тэгэхээр наад хуульч өөрөө ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдлаар оруулаад байна шүү дээ. Бүр их хурлын онцгой бүрэн ирэхэд халдаж болохгүй гэдээ ингээд 4-1 дээр чи хэлсэн байгаа. Их хурл гэдэг чинь их хурлын гишүүдээс бүрдэж байгаа байхгүй юу? Тэгээ мөн их хурлын тухай хуулийн 36-гийн 1-1 дээр хууль хязгаарын хүрээ хязгаар гэж байж байгаа. Их хурлын тухай хууль, их хурлын дэгийн тухай хуулийг гагцгүй их хурлын гишүүн санаачлагаар хуульчилсан байна. Тэгээ энэ асуудлуудыг та бүхэн бас хилцүүлгийн явцдаа онцгой. Одоо ерөнхийлөгчийн тухай хуулиудыг их хурл барьж аваад хийх юм бол энэ хууль тогтоох байгууллага чинь яач өөрч мэдэх байхгүй юу? Хизээ нэг цагт их хурл ерөнхийлөгчийн институт хооронд маргалдаан болох юм бол юу ч болж болохоор болно шүү дээ. Тийм учраас хуулиар хориглоод байгаа байхгүй юу? Энэ их хурл чи юу гэж өөрчилж чадах эрх мэдэлтэй төрийн эрх барих дээд байгууллага байхгүй юу? Энийг өдөөж болохгүй байхгүй юу? Засгийн газраас тэр ерөнхийлөгч тэр. Нэгдүгээрт. Хоёрдугаарт байна. Энэ хууль дээр нэг төрийн эрх мэдлийн хуваарлалд нөлөөлөх залт орчдог. Би одоо ингээд олон жил парламентд суухад хэдхэн хүний зөрөөтэй төрийн эрх мэдлийн шийдвэр гарах болчихж байгаа байхгүй юу? Одоо та нар 90-ад оны их үед бол төрийн одоо эрх баригч тэр шийдвэр гаргахад нөлөөлж байгаа ганц хүн дашвалдуур байсан үе биш шүү дээ. Дашвалдуур хаашаа хазаана ийм. Тэгвэл одоогийн энэ орж ирж байгаа хуулиар чинь дашвалдуурыг эвтэйхэн зайлуулчих болохоор болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас аль ч орны парламентэд гишүүдийг эгүүлэн татах асуудлыг хориглодог нь тэр байхгүй юу? Төрийн эрх мэдэл нөлөөлөх гэдэг байгаа байхгүй юу? Их хурл чинь төрийн эрх барих байгууллага гэж та бүгд бодооч. Нэг хүн өөрчлөгдөхөд төрийн эрх мэдлийн хуваарлалтанд өөрчлөлт орох ийм тохиолдол гарна. Амьдрал баян байхгүй юу? Тийм учраас энэ За санал байна уу? За хариулъя ажлын хэсгийн 2. За тавсран гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хуульд 19 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд та бас хэллээ. Хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтоож болно гэдэг юм заалтыг оруулсан. Үнэ. Монгол Улсын одоо өвчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хязгаарлалтыг тухайн үед улсын хурлын хуулийг батлахдаа юу гэж баталсан бэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч зөвхөн үндсэн хууль заасан бүрийн эрхийнхээ хүрээнд хууль санаачлаа гэж 20 онд улсын хурлын тухайн хуулийг баталсан. Тэгээ тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч 20 оны 5 сарын 26-ны өдрийн Е-06 гэдэг ийм хориг тавих тухай албан бичгээр улсын хурлын тухайн батлагдсан хуульд хориг тавьж уг хоригийг Монгол Улсын их хурл 20 оны 8 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоодоор хүлээж авсан. Тэнгиж хүлээж аваад улсын их хурлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн баримтлнаа гэж заасан. Хууль санаачлах хүрээ хязгаарыг шүү. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч хууль санаачлахдаа үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг гэдэг маань нэмж бүрийн эрх олгохгүй л гэдэг заалт одоо өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч үндсэн хуулиар хууль санаачлах эрх нээлттэй. Бүр тодруулж хэлвэл энэ хязгаарлалт анх тогтооё гэж хэлсэн энэ нөгөө тогтоосон зарчим байна. Хоригийн дагуу хүлээж аваад харин эсэргээрээ бүх хуулийг санаачилж болно гэж нээсэн юм билээ шүү.
Ийсэн юм билээ. Үндсэн хуулийн эрх зүйд нэг зарчим үйлчилдэг. Хууль тогтоомж бие биетэйгээ ижил түвшний хууль тогтоомжууд зөрчилдвөл эрх зүйн эренб буюу иерархи гэдэг энэ одоо онол зарчмынхаа дагуу дээд түвшнийх нь хэм хэмжээг нь барих юм шаардлага үүсдэг. Энийг бид нар үндсэн хуулийн эрх зүйд үндсэн хуулийн зарчимдаа захирагдана гэж ингэж нэрлэдэг. Эсвэргээр энэ санаачлага ирэхгүй гэж үзвэл дахиад тэр нь өөрөө үндсэн хуулийн хууль санаачлах эрх рүү нь халдсан асуудал болж хувирах юм билээ. Хувирах юм билээ. Цаашид энэ асуудлыг бас нэг мөр зохицуулах үүднээс зөвхөн их хурлын хууль гэлтгүү. Хууль тогтоомжийн хуулиарч тэр бусад хууль тогтоомжуудаар эдгээр хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тогтоохгүй бол цаашид энэ асуудлууд бол улам л илүү гарах байх гэж ингэж харж байгаамаа. Баярлалаа. За даваасран гишүүн тодруулъя. Тэгэхээр их хурлын тухай хуулийн 4.1 дээр тодорхой хэлцээ одоо тэрэн дээр би маргаад явах. Их хурлын онцгой бүр ирэхэд хинч гэж халдаж болохгүй гэж. Тэгэхээр одоо наад юм чинь цаашдаа юу гэж явах вэ? Өнөөдөртөө гайгүй гэж болно. Женко Баттулга их хурлын хооронд тийм болсон байхгүй юу? Тэр үед бид нар ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөндөө хязгаарласан байхгүй юу? Шүүхтэй холбогдлоо. Ийм жишг тогтоод эхлвэл наадах чи одоо дараагийн парламент дээр гэдэм үү тэрийн дараагийн парламент дээр ерөнхийлөгчийг хинч биш болгож болно шүү дээ. Энэ их хурлч хууль тогтоох байгууллага юм чи. Тэгж болохгүй шүү дээ. Тийм учраас ёс зүйтэй бай гэвэл энэ гурав бие биенийхээ эрх мэдэлд талдсан хууль огт санаачилж бодохгүй. Төрийн эрх мэдлийг шилжүүлэх. Энийг ер нь бол бид нар онцгой анхаарах хэрэгтэй. Тэр миний нэг хэлээд байгаа асуудал 1-2 хүний зөрөөтэй болцсон парламент цөөнхөд үйлчлэнэ. Тэгэхээр энэ хууль цөөнхөд үйлчлэнэ. Энийг та нар юу гэж хараад байна? За хариулъя. Ажлын хэсгийн 3 номер. За түрүүн та нөгөө 36-гийн 1-1-ийг асуусан. Улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1-1-т улсын их хурлын гишүүн улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачилж болно. Зөвхөн гишүүн гэж заасан. Энийг дурднал энэ дэр би бас нэмэлт тодруулах хариулт хэлэх ёстой гэж бодож байна. Энэ бол улсын их хурлын үйл ажиллагааны тухай үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлаагүй. Энэ бол гишүүний бүрэн эрх дуусгар болохтой холбоотой харилцааг улсын их хурлын үйл ажиллагаа гэж ойлгох нь бас буруу ойлголт юм шүү гэдгээс хэлмээр 36-гийн 1-1-т байгаа. Монгол улсын их хурлын тухай хуулийн зорилтод бол тодорхой бичсэн байдаг юм лээ. Энэ дээр бол цэг таслаар нь би танд хэлэхэд их хурлын бүрэн эрх, зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, баталгаа гэд зам улс. За даваасран гишүүн тодруулъя. Тэгэхээр миний дүү өөрөө цэцэн гишүүн биш. Тийм учраас нэг энэ дээр одоо тайлбар өгөх шаардлага байхгүй. Энд хууль дээр бичсэн байна. Би зүгээр чамд ахвны хувьд хэлье. 3 институтийн хоорондын зодон болж эхлэх юм бол ямар байдалд хүрэхийг биелээд байна шүү дээ. Болохгүй. Тийм учраас ёс зүйтэй хандаад бие биенийхээ талаар хууль санаачилдаг байж болохгүй гэж би хэлж байна. Ялангуяа энэ 1-2 гишүүнтэй ингээд байх үед цөөнхтөө үйлчилж төрийн эрх мэдлийг шилжүүлдэг ийм хууль болчих юм бол цаашдаа төрийн эрх мэдлийг хууль ёсоор авах, эрх мэдлийг хоорондоо шилжүүлэх цөөнхөд үйлчлэнэ. Тэгвэл аль ч нам хизээний цаг цөөнх болно гэж бодож явах хэрэгтэй. Дандаа энэ ардчилсан нийгэмд олонх байна гэж хизээч байхгүй. Тийм учраас цөөнхөө шүд цөмөлдөг ийм хууль болчихгүй гэдэг айдас над байгаа даахгүй юу? Төрийн эрх мэдэл шилждэг. Энэ байдлыг одоо бид нар бас гаргаж болохгүй. Төр доктортой байх ёстой. Бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой. За баярлалаа. Санал байна. Хэрлэн гишүүн